Нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэхэн дугаарт тавтай морил. Өнгөрсөн 7 хоногт бид шинэхэн авиаснуудыг сорж 3 сагсан бөмбөгийн шинэ улирлаа хамтдаа эхлүүллээ. Ингээд хамтдаа өнгөрсөн 7 хоногт болсон үйл явдлуудыг тоомлон нэмэлт цаг нэвтрүүлгийн шинэ дугаараа эхлүүлцгээе. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тоглолтоор бид өсвөрийн хүслийн цом тэмцээний финалийн тоглолтыг нэрлэж байна. Монгол улсад анх удаа ерөнхий боловсролын сургуулийн 9-өөс 12 дугаар ангийн сурагчдаас бүрдсэн эрэгтэй багуудын дунд тус тэмцээн 2 үе шаттайгаар зохион байгуулагдсан юм. Мөн эцсийн шатанд шилдэг 32 баг шалгараад байсан юм а. Харин эцэст нь үндэсний дээд лигийн тоглолтын ордон болох М-банк аренад шийдвэрлэх тоглолтууд явагдаж финалд Баянзүрх дүүргийн 111 дугаар сургууль болон Хаануул дүүргийн 52 дугаар сургууль шалгарсан юм. Энд тэнцэн үргэлжилсэн тоглолтын эхний хагаст Баянзүрхийн төлөөлөл илүүрхэж чадсан ч 3 дугаар үед ердөө 12 оноо авч өрсөлдөгчдөө 24 оноо алдснаар Хаануул дүүргийн 52 дугаар сургууль анх дугаар цомын эзэд боллоо. Шагнал нь хэдгэж 25 сая. Нэмээд багийн дасгалжуулагч гэрэл доод шилдэг дасгалжуулагчаар нэрлэгдэж мөн 25 сая төгрөгийн эзэн болжээ. Сагсан бөмбөгийн суурийг тавьдаг ерөнхий боловсролын сургуулийн багш дасгалжуулагч нарыг Монголын сагсан бөмбөгийн холбооноос инхүү бодитоор дэмжиж байгаа нь гайхалтай. Тэмцээний үнцэнтэй тоглогчоор 52 дугаар сургуулийн тоглогч Мөнх Эрдэнэт одорсон байна. Түүний хувьд 2 дугаар шатны эхний тоглолтод 43 оноо 7 самбар, 2 дахь тоглолтод 38 оноо 8 самбар 10 дамжуулалт, 3 дахь тоглолтод 38 оноо 10 самбар 9 дамжуулалт, хагас шигшээд 41 оноо 17 самбар 8 дамжуулалт, финалийн тоглолтод 35 оноо 14 самбар 8 дамжуулалт өгжээ. Итгэхэд ч бэрх үзүүлэлт байна шүү. Ингээд хамтдаа финалийн тоймыг үргэлжлүүлэн үздэцгээе. Үндэсний дээд лигийн SG Ipswich-ийн дасгалжуулагч болон багийн менежер сая харагдaltaй. Түлхтаа гой сугарж гарч ирсэн. 2 оноо номчтой. За эзэнгүй гаргаад өгсөн. За өөрт нь зай байсан учраас шидэлтийг явуулсан. Амжилт үүсгэж чадаад байна 52-оос. За энэ удаа шахаад явсан будалтай талбайд довтлогоо нугааж байгаад орлоо. Тогтсон. Тоглож яваад байна да. За ялч тэгээд одоо талбай дээр байгаа 5 тоглогчтой харьцуул бол нуруу бас намхан байгаа харагдаж байна. Тэгээд ялч тоглолтын эхнээс дээр ярьж исэн мөнх Эрдэнэ амар төвшин гэсэн тоглогчтой бол оноогоо аваад эхэлж байна. За нөгөө таслаа шалдаад өгсөн. Мөнх Эрдэнэний хамгаал сайн болов гэсэн өөртөө бөмбөгийг хүлээж аваад төвийн ялдаа тургуулж байна. Амар төвшөнд орших явсан. Амар төвшин. Сонотор баян. За 111-р зургуулаас довтлоонд орж байна. Дундаас зай гаргаа шидсэн. Гой довтлоо байна. Амар төвшингөөс аваад 2 хамгаалагч ирсэн. Доор амар төвшөнд гараад ирсэн. Дахиад амар төвшингээ ялбар 2 нөө. Дайраад орсон. Гой зай гаргасан. Аз жаргал. Сэрэг довтлоонд дахиад л нэг байрлаа эзэж амжихаас өмнө довтлсон. Бидний довтлоон дээр хамгаал сайн болсон. Самраас аваад чингүү урагшаа давуулсан. Бөмбөгийг хүлээж аваад төгсгсөн номчтой. Бөмбөг болсон. Доор өгсөн дамжууд шахаад явсан довтлоо амжилттай боллоо. Амар төвшин. За хувийн ур чадвараараа тоглоё гэж үдсэндээ самбартаад явуулах гэсэн довтлооны амжилтгүй аваад нэмсэн. За энэ удаа дахиад мөг содонгаар идэвхтэй бөмбөг насалсан. Наа шалтаад өгсөн. Шууд өөрөө дэш явсан. Аз жаргалын 2 нөө. Амар ойсглон. Ямар гоё алхсан бэ? Амар ойсглонгийн 2 оноо. За нэг цэслээ аваад нилээ болоос 3-аас хөөргсөн. Мөнх содон 3-аас. Яг шүүгчийн нүдэн дээр ил болсон үлээлээ. 3-аас чингүү шидсэн. Үе ихлээд 2 оноо л авчихсан байгаа. Амар төвшин дээрээд орсон. За 111-р сургуулиас дундын зайн шидэлт амжилттай болсон. Ямар гоё шидэлтэй байваа. Хайлталаас довсон довтлогоо болгоно цагирагт унгаад байна. Зөрөөд Мөнх Эрдэнэ бүтэн баг туулаад ороод ирсэн. Сөрөг довтлогоо Мөнх содон зогсоос тоглогч алгадаа. Мөнх содонгийн солгоо төгсгөл Мөнх Эрдэнэ бөмбөгөө алдсан. За урдан довтлогоо чингүүн гараад ирсэн. Гоё алхсандаа араас нь нэмээд довтлсон Мөнх содонгийн тодордог доо гэсэн жамаар Мөнх содон сайн тоглож байна. Дахиад бөмбөг тасдагсан чингүүн 2 оноо. Өөрөө дайраад явсан. Дахиад хамгаалтанд ороод бөмбөг алдсан. Урагшаага аз жаргал гараад ирсэн байна. За аз жаргал тайван байна. Самбартаа дуусчихлаа. Төвшин авсан. Нөгөө руугаа эргээд амар төвшин 2-1 авч байна.
За давуулаад хайсан мөнхөрд нь өөрөө авсан за иргэн дээрээс төгсөглөө. Сайн тоглолтыг л энэ зүйлээр бас үзүүлж байгаа. За тоглоо амжилттай бол 36. Мөнхөрдөн зүүндээ дайрсан. Мөнхөрдөн довтлогоо нономжтой. За тэр Авч байгаа юм байна. За мэдээж хоёр дахь хамгаалагч ойрхон байгаа. Дараад явсан амар төвшин. Заслаава зүүндээ дайрсан амар төвшингийн өдөөс ардаа үлдээсэн Чингүн 3-аас Чингүн баг Мөнхөрдөн хамгаалах учраа олцоод байгаа шүү дээ. Мөнхөрдөн зүүндээ дайрсан. Мөнхөрдөн энэ удаа 2-1 авч байна. За дээрээс нь байгаа. Заслооны эсрэг талаар зүүн дайраад явсан Мөнхөрдний төгсгөл амжилттай. Хагасын төгсгөлд өөрийн тоглолтоо. Хоёр дахь суулгаас ирж байгаа. Мөнхөрдөн 3 шидсэн Жавчин дээрээс шидсэн шидэлтэн оновчтой болсон. За урагшаагаас аваад дамжуулт өгсөн урагшаа гараад ирсэн тоглогч нь. Тэрөө доор шахавсан аз жаргал нэг дохиод аз жаргал 3 цагаан өмсгөлтэй доо. За зүүн талаа заслаа авсан. За хамгаалагч сугараад үлдсэн дээ. За яг л нөгөө хэлээдсэн 145 дээрээс холын шидлтийг заслаа аваад зүүндээ дараад явсан задлсан. Шидсэнгүй нэгийг аргалаад дундаас аз жаргалын дундын сая шидэлт амжилттай. Баг зэрэг хэлбэх гээд байх үед аз жаргал 2 авч байгаа. Мөнхөрдөн ингээд яриад орол зогсоохгүй шүү дээ. 19-д ирчихсэн. Хоёр тоглогч бие биендээ цаслаа. Доор амар төвшин татгуулсан. Амар төвшин дэш явсан. Амар төвшингийн 2 оноо. Өдөр авсан эхний завсарлага авсан. Цаана 2 завсарлага илгүүлсэн байгаа. За будагтай адил байгаас Тэмүүгэн урагшаага гоё дамжуулт ирсэндээ за нэг тогтоо цамбардаад явуулсан. Завсарлагын араас 111-р сургууль. Дараа аз жаргал гоё алгасан да зүүн төгсгөл нь амжилттай. За ердөө 2 онооны зөрүү. Ануурын шуваас бүгд тоглолтод оролцуулж байгаа. За доор амар төвшин татгуулсан гэж бурхан байна. Хамгаалтын самбыг мөнхөрд нь авлаа. Тэгээд давтгааны самбарч бас итгэвтэй байлаа шүү дээ. За хоёр тоглогчийн. За мөнхөрд нь дайраад орцсон. Мөнхөрдөн зүүндээ дайраад орсон. Мөнхөрдний 2 оноо. За тоглолтын цаг багийн чигээд дагаад онооны илүүтэй болоод илүүргээд ихэлсэн мөнгө содон хариуг нь барьчлаа. Тэмэр чи тодрон шүү дээ. Мөнхөрдөн зүүндээ дайрсан. Дахиад мөнхөрдөн. За энэ зүүн талдаа дайраад орч үнэхээр зогссон. За нэгээс нь л намхан байна да. Тэр нь одоо багийн хамтрагч амар төвшингөөс намхан байгаад байна. Дахиад зүрх барихын тулд 111-ээс сургуулиуд олж байгаа юм чөлөөж боломжуудаа сайн ашиглах хэрэгтэй. Бөмбөг таслаад урагшилсан. Тэнгис 2 оноо авлаа. харагдаж байна. Дахиад бөмбөг таслагдсан. Тэнгис буудагтай адил байгаас 2 нь авсан. Дараа 11-р сургууль оноо авч ойртуулад байгаа. Дундаас Тэнгис Тэнгисний илгаар бөмбөг байханд амар төвшин 2 хамгаалагч ойрхон амар төвшин мөргөд зай гаргаад дэш явсан 2 нэг авч байна. Буцаад за энэ оног авчвал нэлийн том давуу тал үүсэн шүү. Мөнхөрдөн дахиад зүүндээ дайрсан амар төвшин 2 дахь боломжоор 2 оноо. Дамжуултыг нь тасалсан мөнгө содон урагшаага довтлогоо гарч ирээд гарыг нь давуулаад хөргсөн. Самбарцсан довтлогоо амжилттай зөрөөд алсын дамжуулт ирж байна. Амар төвшин 3-аас Чингүний дээрээс 6 дахь оноо олж байгаа юм байна. Мөнхөрдөө амар төвшин 35-36 оноотой нөгөө тал дээр нь мөнгө содон Мөнгө содонгийн самбар урагшаа уралдуулсан дамжуул. Ирэхс үлээж аваа дэш явсан иргэсийн төгсгөл. Чод байна. За энэжинээс нэг тоглогч суулран тэр тоглогч л тоглохоо оновчтой болох шаардлагатай амар төвшин шахаа явсан. Амар доор өгсөн дамжуулт ирэхс суулгарсан иргэсийн тоглогоо амжилттай. За нэмээд бөмбөгөө барьцаа наа нэг илүү дамжуул доор анх 2 шалдаад өгсөн бөмбөг гой шилжсэн амар төвшин будагтай давхуулаад шүү гайхалтай тоглолтыг үзүүлж байна. За нөгөө тал дээр мөнгө содон дундаас зай гаргаа шидсэн. Багийн 80 энд топ дээрээс бөмбөгөө аваа дайраад орсон мөнгөрдөн төгсгөл алдсан. Дахиад амар төвшин талбайд үлдээс нөгсөн таслагчаа урагшаага урдан тоглоход гараад ирсэн. Самбардаа төгсгсөн амжилттай болсноор 93 83 10 онооны зөрүү. За боломж нэлээд хэцүү болоод ирлээ дээ. Тэгээд алдаа гарахгүйгээр бариа дуусгаж байгаа юм байна. За ийгүү үзэгчтэй Монголын сагсан бөмбөгийн холбооноос анхудаа зохион байгуулагдаж байгаа Хүслийн цом 2026 тэмцээний аваргын алтан медалийн эзтэй хаул дүүргийн 52 дугаар сургуулийн баг дамжид ийхүү тодорлоо.
За үнэхээр гайхалтай тоглолтын хоёр баг бид бүхэнд үзүүллээ. Эцсийн мөчид тоглолтын үр дүн тодорсон. Энэ 7 хоногийн онцлог тоглогчоор нэмэлт цаг нэвтрүүлэг Улаанбаатар MMC Energy багийн шинэхэн гадаад тоглогч болох Наурис Мезисийг онцолж байна. 2020 оны Токиогийн Олимпийн аварга, дэлхийн аваргын мөнгө хүрэм медальт Латвийн Шигшоогийн ахлагч тэрээр энэ улирлаас эхлэн мэргэжлийн 3 үсгсэн мөнбөгт Монголын багийн нэрийн өмнөөс тоглохоор болсон билээ. 1991 онд төрсэн Мезис 2011 онд буюу 20 наснда мэргэжлийн карьераа эхлүүлж 2013 онд NBA-ийн драфтад нэрээ өгч байсан ч харамсалтай нь сонгогдож чадаагүй. Улмаар 2016 оноос Рига багийн бүрэлдэхүүнд нэгдэж 3 сагсан бөмбөгийн карьераа эхлүүлж байлаа. Богино хугацаанд шийдвэр гаргах пик н ролл мэдрэмжгээд энэ төрөл түүний цусанд байсан бол гэлтэй. Маш хурдан хугацаанд амжилтанд хүрч чадсан юм. Эцэст нь тэрээр Агнес Чаварс, Эдгарс Крумис, Карлос Ласманс нарын хамтаар Токио 2020 зуны Олимпийн наадам төрүүлж Олимпийн 5 цагиргыг өөрийн бие дээр мөнхөлсөн юм. 11 удаагийн дэлхийн цувралд төрүүлсэн Латв залууг Монголын сагсан бөмбөг сонирхогчид халуун дулаанаар хүлээн авч өнгөрөх амралтын өдрүүдэд болсон Чиндүү World Tour-ийг их болгох Улаанбаатар Super Quest тэмцээнд уухайлан дэмжлээ. Улаанбаатар угийн тоглогоо Мезис цаана нэг займшаад нуруугаар гүйсэн. Найдвартай нэг аваад тоглож байх. Мезис шидлэн дээр гарсан. За Кассасыг гарыг давуулаад явуулсан. Наурас Мезисийн шидлэн амжилттай. За Орцоотрын эсрэг буцаагаад Мезис дээр бөмбөрсөн. Мезисийн удаа их холоос явуулсан. Наурас Мезис багийнхаа 11-р хоног авч байна. За төлгөөний ярацлан дээрээс гарч ирээд өөрөө шидсэн. Наурас Мезис данаад. За ардаа үлдээсэн Наурас Мезис 1 тон шот хоёроос явуулсан. Шил цагаар болсон. 10 орооны зөрөө. Өнгөрсөн 7 хоногийн онцлог тэмцээнээр бид Улаанбаатар Super Quest-ийг нэрлэж байна. Төрүүлсэн болон финалцсан багууд энэ оны 2 дахь дэлхийн цуврал Чиндүү World Tour тэмцээний эрхийг авах байсан юм. 12 багийн өрсөлдөөнд Казахстан, Америк, Япон болон Солонгосын багууд оролцож эхний өдрийн дараагаар шилдэг 8-д манай улсын 5 баг нэрлэгдэжээ. Харин гадаадын багуудаас Японы Цукуба болон Epic, Америк нэгдсэн улсын Fujian Forever Star багууд багтлаа. Хагас шигшээд Цукуба эцсийн мөчид сансрыг булгаавч Наурис Мезис тэргүүтээ Улаанбаатарын хувьд BCH Knights-ыг бут нэргэснээр финалд шалгарсан юм. Финалийн ялагчийг таах тимч хэцүү байсангүй Улаанбаатар MMC Energy East 22-11 харьцаатай ялт байгуулж 10,000 Америк долларын эзэн болсон юм. Let's give it up for Team Улаанбаатар East. Цукуба багийн хувьд гэх юм бол хагас гişэн тоглолтонд Сансар багийг 21-19 харьцаатай нэмэлт цаг сонгосон тоглолтод хожид байгуулж финалийн шитрүүнхүү орж ирсэн байгаа. Эхний тоглолтоо Улаанбаатар багаас Синхбатын төлгөөн Кеньяыг төгтөж харгалаа тоглолтоо амжилттай боллоо. За дамжуулалт ан дээр ирсэн Ананд буцаад будалтай албаг онгоолгоод орсон багийн хувьд хоноо. Славгод Иго задлааны араа сангалтай зайд орчлоо. Наурас Мезис шидлэн амжилттай болсон. 3-1 авсан төлгөөн зүүндээ өдөлсөн. Канач эсрэг яваад орсон товтгон гац Инкватор товтгоны самбарыг аваад оноо болгож шууллаа. 4 Кенья Иго буцаад Юрис Каначийг будалтай талбараа оруулж өгсөн. Инкватор эсрэг товтгон амжилттай. За өөрөө баруунда өдөлсөн Кенья Игог хурдаар илүүсэн товтгон амжилттай. Буцаад Кенья Иго за баруунда яваад орсон Анды гарыг давуулаад их өндөр самбарцсан товтлогоо орох их дуртай байна. За төлгөөний ярацлан дээрээс гарч ирээд өөрөө шидсэн. Наурас Мезис дээрээс хамаад авсан. Гэтэ бас ялгаагүй товтгон алдаа. Төлгөө энд өндөрлөө. Орд боломжийг үүсгэсэн бодтой талбараа дараад оноо авчээ. Наурас төлгөөн хоёроос явуулсан. Төлгөөний шилцээр болсон. 13-7 шидэлт амжилтгүй болсон. Цаад Инкватор Ямакигийн эсрэг товтлогоо амжилттай. Юрис Канач ихний чөлөө шидэлт амжилттай болсон. За муу амжилттай болсон 11-5 Ананд. За буцаага шалдаж өгсөн. Инкватор цагиргаан дээрээс хүчтэй нэгэн төгсгөлийг хийсэн. Мезис дээр гарч ирээд маш гоё хөлбөр явсан та төлгөөн будалтай албагаас товтлогоо гаалсан. Мезис араас орж ирээд имлээ. Хатгаад Ананд. За ардаа үлдээсэн Наурас Мезис 1 тон шот хоёроос явуулсан. Шил цагаар болсон. 10 орооны зөрөө. Ананд Инкватор
За намхан хамгаалагчийн эсрэг өөрөө бөмбөг дуудсан хөөргөс тоглох амжилттай. Экватор самбраас авсан Дүлгөө. За Егогийн эсрэг зүүндээ яваад орсон тоглох амжилттай. Дүлгөө баруундаа яваад орсон нэг тогсон гой хөдөлгөө нэг батын Дүлгөө. Уршлагын зөрүү бол асар бол шүү. За доошо бит контрол дээрээс Экватор салаад үүссэн тоглох амжилттай. 2 оноо авах тоглолт үүссэн таслагдсан Экватор Дүлгөө. За Каначи нэг дохиж аргалсан хөөргсөн довтлогын амжилттай болсон. Match point. За фейкэнд авторос өөргөө сулсан. Багийн 9 дэх оноо. Кеньёго. За Фушихара шидлэн дээр үлдсэн нэг дохиж аргалаад өөргөө сулсан. Фушихарагийн өөрөө шидэлт амжилттай 11-20. Наврейс. За Ананд нуруугаар Катигэд гүйсэн буцаад Мэйд сул байсан. За харсангүй Ананд. Залтан дундасаа 40 дээрээс явуулсан. Ариун болдын Анандын шидэлт амжилттай болсоор 22-11 харьцаатайгаар Улаанбаатар East Цүхүбаг болгож авснаар Улаанбаатар Суперквест 2026 тэмцээний авраг багаар шалгарч байна. За Эго Чиндүү World Tour тэмцээний эрхийг авлаа. Мөн дээрээс нэмээд $10 мянган эзэн боллоо. Нага шууд амжуулалт маань энэ хүрээд өндөрлөж байна үзэгчтэй. Та бүхэн тэгээ дараагийн 3 эсрэг 3 гэсэн мөнгө үзэнүүдээр эргээд унцъя. Өмнөх хэсгээрээ бид 3 сагсан бөмбөгийн энэ удирлын нээлтийн тэмцээний талаар мэдээллийг хүргэсэн бол одоо хамтдаа дотоод гадаадын ямар тэмцээнүүд 2026 онд биднийг хүлээж байгааг харцгаая. Энэ удиралд 3 сагсан бөмбөгийн удирал үндэсний дээдлэгийн хүрээнд зохион байгуулагдах бөгөөд нийтдээ 10 сурал тэмцээнийг бид хүлээн авна. Сурал тэмцээн бүр олон улсын тэмцээний эрхийг олгоно. Дэлхийн цуврал буюу World Tour-ийн 4, Challenger-ийн 6 эрх багуудыг хүлээж байна. Харин олон улсын хүрээнд гэвэл уламжлал ёсоор сансар болон Сүхбаатар Challenger, Улаанбаатар Women's Series, Улаанбаатар World Tour тэмцээнүүд зохион байгуулагдана. Үндэсний дээдлэгийн финалийн цуврал завсарласан энэ үед өмнөх тоглолтуудыг дахин нэг сануулъя. Цувралын эхний тоглолт нэмэлт цаг чийдэгдэж, хасын хөлгүүд 77-76-гийн харьцаатай хоцсон бол цувралын 2 дахь тоглолтод Сэлэнг Бодонс өрсөлдөөн үзүүлж чадалгүй 62-87-оор хожигдож, 2 тэгийн харьцаатай аварга хамгаалагчид финалийн цувралыг тэргүүлж байна. Ингээд хамтдаа 2 тоглолтын шийдвэрлэх мөчүүдийг томилон үзээд энэ удаагийн дугаараа өндөрлүүлье. Ирэх дугаараар эргүү уулзцгаая. Барсуул тооны араас бөмбөг авсан. Барсуултын 3 онооны шийдэл хасын хөлгүүдэд 1 онооны тэргүүлтийг авчирлаа. Хамтд бөмбөг авсан. Доор Чиманга Дэлгэр нямын эсрэг бөмбөг дуудаад авлаа да. За Дэлгэр нямын эсрэг шахаад явсан. Дэкл хөдлөхгүй байна. Чиманга хүнд байцаас доотлогоо оруулсан. 9 секундын хугацаа үлдсэн. Тулга задарсан дамжуултыг нь түшиг таслаад хатгацсан. Дүлгөө тэргүүлээ багтаа үлдээсэн. Экватор Демаркус Казас догтолж амжсангүй. Хасын хөлгүүд баг 77-76-гийн харьцаатай цувралын ихний тоглолтыг авч байна. Яй. Тэгэд ерөөсөө довтлох боломж олгосонгүй те. Хөлгүүдийн хамгаалтын итгэх зүтгэл бол үнэхээр Амжтай үзэлтэй Барсуул Балтангийн бөмбөгийг таслаад урд нь болгон гараад ирсэн. Баатар Эрдэнэ Барсуул сайн тоглолттой. За энэ дээр Балтангийн бөмбөгийг таслаад өөрөө шууд зарган дээрээс тоглосон. Үнэхээр энэ тоглолтыг дуусгая гэсэн тоглолтоо хамгаалт байлаа. За цаана түрүүдээ орж бэлгүүр орж ирэх бэлэн болсон юм шиг байна. Алдаа очие. Алдаатай. Тоглолт оноочтой боолгож чадлаа. Төгөлтрийн тоглолт. Тапны эсрэг. Тэмүүлэн 3 онооны шийдэл нь оноочтой боллоо. Чингисийн Тэмүүлэн. Батар Хоёр хуурмаг хөдөлгөөн байсан. Тоглоом амжилттай нэмэлт шийдэлийг үүсгэх нь бэлгүүний алдаа. Маш сэргэлтийг авах гэсэн товцоо олж байна. Дэш түрүүсэн цуврал болдоос хаягаачгүй байна. Өдөр 3 оноо авсан. Үстэй 87-62 хасын хөлгүүд баг цувралын 2 дахь тоглолтын ялтыг байгуулснаар тэд цувралыг 2 тэгийн хязгаартай тэргүүлж гэлээ. Тэд 10 дахь удаагийн аваргын замдаа гарсан 3 дараалан төрүүлэх аваргын замдаа гарсан. Одоогийн байдлаар ямар нэгэн өөсөв асуудал алга байна. Ингээд цуврал 2 дахь үзэгчтэй.